Сүүлийн төсөл орж ирж байгаа юм байна. Асуудал нэлээд нарийн яригдах байх. Ер нь бол одоо сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдал гэд бодохоор хууль байж яхад зөв гэж зарчмын үед бол дэмжиж байгаа юм а. Тэгээд нэг хэд хэдэн асуулт байна. Маш товчхон тодорхой хариултыг өрөө гэж хүсье. Хуулийн нэр хоёр өөр нэр яваад байна. Өргөн барихтаа нэг нэртэй, засгийн газрын хурлаар оруулахдаа нэг өөр нэрээр оруулж хилцээд хамгийн сүүлийн нэмэлт дагалдах хуулиудаараа сургуулийн орчин суралцагчийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль гэж бичигдсэн байгаа. Энэ тэгэхээр яагаад энэ хоёр нэр яваад байна вэ гэсэн нэг асуулт. За дараа нь энэ сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдал гэдгийн нэг чухал хэсэг бол тэр сургуулийн суралцагчдын хүнсний эрүүл ах аюулгүй байдлын асуудал байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол нэг 24-р зүйлгээд цаана өөр хууль байгаа бах. Зүгээр тэгтээ энэ 24-р зүйлгээд ганцхан зүйл оруулаад энд ерөөсөө нэг шалгалт хийх тухай бичсэн байгаа юм. Тэгэхээр энэ хүнсний эрүүл мэнд аюулгүй байдлын асуудлыг нэлээд дэлгэрэнгүй оруулах боломж байдгүй юм уу? Эсвэл холбогдох хууль байдсан болвол тэрний дагалдах хуулийн дээр нэмэлт маягаар тодруулж өгсөн юм юу байна вэ гэдэг нэг ийм асуулт байна. За сургуулийн барилга бол манай Монголын толгойн өвчин. Улаанбаатарт сургуулийн барилга барих газар олдохгүй, мөнгө нь олддог юм зовлонтой болцсон. Тэгээд одоо энэ нэмэлт шаардлагуудыг чи хараад байхаар сургуулийн барилга барихад ирнэ баг боломжгүй болчиход байгаа. Явж нэг газар олгох нь. За тоосчлт өндөртэй бүс барьж болохгүй гэж байгаа юм. Одоо энэ 20 дугаар зүйл. Тэгэхээр гэр хорооллыг чи үндсэндээ барьж болох юм байж байгаа маа. Тэр нүүрс түлж байгаа гэр хороолт бол нарийн тоосчлт бол угаасаа өндөр. Тэгэхдээ одоо энэ нарийн тоосчлт гэдэг нь бас тодруулж өгвөл зүгээр. Тэр 2.5 PM ч юм уу одоо юу л байх юм. Ерөнхийдөө нарийн гэсэн. Хоёрдугаарт энэ тогтмол дуу чимээний бохирдолтой бүст барьж болохгүй гэж байгаа юм. Ингэхээр ч Улаанбаатарт бас барилга сургууль барих газар олох гэсэн. Харин тэр дуу чимээг багасгах, тэр тоосчлтыг багасгах энэ арга хэмжээг л авах асуудал нь чухал юм уу гэж санагдаад энэ хоёр шаардлагаас ч болоод хууль батлагдмагц барилга барьж чадах юм болчихгүй. Энэ дээр одоо та нар бас тайлбар өгөөч гэсэн нэг юм байна. За 3 дугаарт энэ хуулийн заалтуудыг хараад байхаар зарим юмдаар одоо энэ сургуульт, кинолт, шалгалт, төлөвлөлттэй холбоотой юмдаар зарим юмын сургууль хариуцна гэж байгаа. Заримдаа сургуулиас хариуцна гэж байгаа. Заримдаа захирал хариуцна гэж байгаа. Энэ гурвын хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Гурван өөр субъект болоод байна шүү дээ энэ чинь бараг. За яг хуу хоёр ч гэж үзэж болох юм уу? Энэ За 1 минут хэрэглэх шүнд. Хийдэл давхардал за тэгээ хүний эрхийн зөрчил санхүүжилтийн талаар хийсэн судалгаа энэ төр байвал энэ хиймэл оюунаас их хурлаар бий болгоцсон тэр хиймэл оюуны платформоор оруулаад нэг шалгаад оруулаад ирвэл бас зүгээр. Ер нь хуулийн зарчмын үед бол дэмжиж байна. За мөнх сайхан гишүүн хариулна. Энэ хоёр нэр томьёоны асуудал энэ засгийн хурлаар бол одоо баг жилийн өмнө шахуу нэг хэлэлцэгдэж орсон юм а. Тэн дээр өөр нэртэйгээр орцсон. Тэгээд энэ нөгөө бусад улсын хууль тогтоомжтой энэ хамрах хүрээгээ харж байгаад одоо яг эцсийн нэршил нь бол сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хууль юм байна. Тэр нэршлэр нь та ойлгож болно. За энэ сургуулийн хүнсний тал дээр бие даасан хууль байгаа. Сургуулийн нэг хоол үйлдвэрлэл технологийн тухай хууль гэдэг. Тэн дээрээ бол энэ асуудал дэлгэрэнгүй хүнсний талын зүйлүүд нь илүү их дэлгэрэнгүй орцсон байна. Бид нэр сургуулийн орчин гэхээр сургуулийн эргэн тойрны 150 м-ийн радиусыг авч үзээд байгаа. Тэгээ өнөөдөр энэ шинээр баригдаад ашиглалтанд орж байгаа сургуулиудыг аваад үзэхээр энэ 150 м-ийн радиус төр хүүхдийн аюулгүй байдал хангагдж байгаа зүйл маш их ховорхон байгаад байна. Тэгэхээр бид нэг хүүхдүүдэд сурж боловсрох орчныг бүрдүүлээд нэг сургуультай л болгож ивэл тэр орчин нөхцөл нь яах вэ гэдэг энэ үзлээсээ бид нар салахгүй бол өнөөдөр боловсрал мэдлэг эзэмших гэж очиод эрүүл мэндээр амь насаараа охирчод байгаа ийм тохиолдлууд их гараад байгаа учраас бид нар энэ орчны шаардлага хатуу тавих нь
зөв гэж ийм зарчмын хувьд үзэж байгаа. Гэхдээ энэ дээр бид нэр энэ орчныг нь бүрдүүлчих юм бол одоо саяны тэр аюулгүй байдал, тоосчлт, дуу чимээ, тусгаарлах энэ арга хэмжээнүүдээ авч иж энэ сургууль барья. Шинээр барьж байгуулж байгаа. Бид нар хуучнаа засаж залруулахад хугацаа орно, төсөв мөнгө их орно. Ядаж шинээр орж байгаа барилгууд дээр энэ стандартаа, энэ хуулиа бид нар мөрдүүлээд явах юм бол одоо 10-20 жилийн дараа манай улсад одоо сурж боловсрож байгаа хүүхэд багчууд байна. Аюулгүй, эрүүл орчинд одоо сурч боловсроод одоо эрдэм мэдлэгээ авчих ийм боломж бүрднэ л гэж харж байгаа. За таны тэр AI-аар оруулаад энэ дээрээ санал дүгнэлтээ аавна гэдэг маань их зөвөө. Энийг бид нэр анхаарч тэрүүгээр оруулж танилцуулъя. За манайхнаас нэмж ярих зүйлээ бол ажлын хэсгээс. За харигдлыг шин тодруулж асуух уу да? Баггүй. За хариулт болсон гэж үзье. Саран